Ховд аймгийн хэмжээнд 600 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Үүнээс 300 гаруй хүүхдэд халамжийн сангаас тэтгэмж хөнгөлөлт олгодог гэх судалгаа байдаг. Тэгвэл Ховд аймгийн хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас 2017 оноос эхлэн олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтээр төрийн үйлчилгээг төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлэх ажлын хүрээнд жил бүр зорилттой бүлгийн асаргаа суйлгаа шаардлагатай хөгжлийн бэрхшээлтэй иргэн саажилттай хүүхдэд нөхөн сэргээх үйлчилгээ үзүүлж ирсэн. Тухайлбал олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээ үзүүлэх хэрэг авсан ивэл эмнэлэгтэй хамтран сүүлийн 3 жилийн хугацаанд нийт 120 гаруй иргэнийг сэргээн засах үйлчилгээнд хамруулсан байна. Харин 2020 онд энэхүү үйлчилгээнд 40 иргэнийг хамруулахаар төлөвлөжээ. Олон нийтийн оролцоонд түшиглсэн халамжийн үйлчилгээний санхүүжилтээр халамжийн сангаас арчлалт наран хайрхан хувьцаат компани ивэл эмнэлэгтэй төрийн бас байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлдэг байгаа. За энэ тус байгууллага маань болохоор хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас тусгай зөвшөөрөл ирэх авсан байгууллага. За энэ ивэл эмнэлэг маань сэргээн засах үйлчилгээний ирэх авсан байгаа. За тэгээд жилдээ нэг удаа сэргээн засах үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэнд энэ жил сэргээн засах үйлчилгээг үзүүлж байна. За сэргээн засах үйлчилгээ маань дотроо болохоор орчин үеийн тоног төхөөрөмж дээр болон уламжлалт бариа засал. За дээрэс нь хүүхдүүдтэй чиглэсэн хөдөлгөөн цэцлийн үйлчилгээнүүдийг үзүүлж байна. Ер нь бол тухайн үйлчилгээг маань үр дүнтэй зохион байгуулагдаж байгаа. Тэгээд ямар ч гэсэн иргэд маань дахиад уйлралт дундаа ч юм уу зохион байгуулагддаг байгаа ч гэдэг саналууд бас ирж байгаа. Дээрх үйлчилгээний хүрээнд эхний ээлжинд Ховд аймгийн 10 сумын зорилттой бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 хүүхдийг сэргээн засах 10 хоногийн үйлчилгээнд хамруулж байна. Сэргээн засах үйлчилгээний дагуу орчин үеийн тоног төхөөрөмж ашиглан мэрэгжлийн эмч нарын зүгээс сүүн тосон бариа, зүү бомб тавих, хөдөлгөөн засал, цахилгаан эмчилгээ зэрэг 5-6 төрлийн үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ер нь манайх бол уламжлалт эмчилгээ, уламжлалт эмчилгээний дотор зүү эмчилгээ, бариа, сүүн бариа, тосон бариа, арвайн бариа, тэгээд улаан гэрэл, цахилгаан төөнөр, мөн искра, хөдөлгөөн цэцэл эмчилгээнүүд хийгдгээрээ даваа талтай юм аа. Энэ үйлчилгээнд хамрагдсанаараа унтдаггүй хүүхдүүд маань унтдаг болсон, зогсож чаддаггүй хүүхдүүд маань зогсож чаддаг болсон. Их эцгүүд бол энэ эмчилгээнд хамруулах айгүй дуртай сонирхолтой байгаа. Аймгийн халамжаас бас ивэл эмнэлэгтэй хамтраад энэ ажлыг зохион байгуулж байгаад нас их талархаж байна. Манай хүүхд болохоор 5 сартаа хөдөлгөөний жоохон дутагдaltaй байсан. Булчингийн чангарал сулралтай. Тэгээ энэ бариа массажинд яваад хөдөлгөөн булчин нь бол бас харцангууд тэнцвэржээд өөрөө бас зогсохдоо их найгадаг байсан. Тэр нь бас их тэнцвэржиж ирж байгаа нь бол мэдэгдэж байна. Тэгээ маш их үр дүнтэй юм байна энэ ажил бас. Цаашдаа жилд энэ өшөө нэгээс дээшээ 2-3 удаа ч юм уу байж болох болов. Өшөө бас олон хүүхдийг хамруулахтай 20 хүүхэд биш 30-40 хүүхэд байвал болох болов. Санхүүжилтийн бас нэмж өгөөд явуул бас маш их үр дүнтэй бодит ажил байна гэдэг харагдаж байна. Миний хүүхдийн эмчилгээний үр дүн маш сайн гарч байгаа. Миний хүүхд өөрөө ч гэсэн айгүй үг үсгээр өгөөрөө илэрхийлж чадж байгаа. Үйлдэлээрээ би миний нуруу хатаагаад явхад их бэрхшээлтэй байсан ээж одоо миний өөр төвгүй гоё нуруугаа гоё ихцлээ явж болж байна ээж. Миний хөл гар тайвширч чинь би айгүй гоё миний тайван сул болж хичээтэй. Миний хүүхдийн бас үр дүн надаас илүү хүүхэд маань үйлчлээ гэхээр энэ үйлчлэгээ маш үр дүнтэй үйлчлэгээ болж байна гэж хэлэх байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд үзүүлж буй сэргээн засах үйлчилгээ нь энэ сарын 20-оос 12-ны өдрүүдэд үргэлжлэх бол энэ сарын 13-ны өдрөөс эхлэн сэргээн засах өдрийн үйлчилгээнд зорилттой бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй 20 иргэн ахмад настан хамруулахаар төлөвлөсөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд эмийн эмчилгээнээс гадна уламжлалт нөхөн сэргээх эмчилгээг үе шаттай үзүүлэх нь чухал үр дүнтэй болохыг эмч мэргэжилтнүүд энэ үеэр онцолж байлаа.